Математикийн багш хүний хувьд Монгол улсын одоогийн нөхцөл байдал шууд ингээд харагдах үр дүн гарахгүй ажлууд хийж байгаа нь илүү шүүмжлэлттэй байгаа юм шиг санагдав. хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа ямар асуудал вэ? Энэ хүмүүсийн амьдралын төвшингийн асуудал. Годмаар явах маш дургу ядарсан зүдэрсэн хүмүүс харагдаад их сэтгэл эмзэглэдэг те. Чин дургу юм бол тэдний төлөө зүтгэх хэрэг байгаа юм. Дургу гэж юу гэлж юм гэхээр яг тухайн үедээ тусалж чадахгүй учраас маш их шаналдаг. Баян байгаад ч юм уу тэр ядуу зүтэн хүмүүст өглөг өгөөд би тусалж чадахгүй юм чинь зөв шийдээд зөв гаргалгаатай явах юм бол биднэрт нэг талаас тусалж чадах юм байна. Тэр хамгийн том шүүмжлэлт асуудал юу байна? Хүн чанарын асуудал гэж би хэлмээр. Хүмүүсийн тарих зүрх сэтгэлтэй холбоотой асуудлууд их байна тийм. Би зүгээр шүүмжлэл суух биш. Яг хийж болдгийг л харуулахаар. Энэ олон залуустай мөр зэрэгцээ явахад миний бас алдаа дутагдал ч юм уу чадахгүй мэдэхгүй эсвэл санс сэрээгүй асуудлууд бас гарч ирнэ. Хашир зөрөгтэй. Би бол зөрөгтэй. Баталгаажуулж бодлого. Одоо баталгаанд би өөрөө сууж ин л даа. Пүрэв сүрэнгийн зол заяа. Хөвсгөл аймгаас оролцогч математикийн багш мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер, хүний нөөцийн менежер, англи хэлтэй, Хөвсгөл аймгийн ардын намын ажилтан. Өчирхөн Монголыг хамтдаа бүтээцгээе. Хөвсгөл аймгаас оролцогч Пүрэв сүрэнгийн зол заяа.